их маргад эмнэлэг маань өөрийн үе талгаа ээж байна. Энийг нарийн онцлог төв гэдэг бол жишг болох нь гарцаагүй гэсэн үг. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа нэгснийг мэдгэе. Би одоо 3 хүүхэдтэй гурлаа их хэмжим. Тэгээ одоо нийлээд ингээд юм байгууллагад ажиллаж байгаад их баярлж байна. Амталтаар туслаг хийгээд сууж хахад одоо дүнгицний өргөсөлт өвчлөлттэй хүмүүсийн тоо хамаагүй нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ бүхэн ялангуяа одоо бид нэр хоол боловсруулах эрхтэн судлалын эмчнэр байгаа. Тэгэхээр хоол боловсруулах эрхтний эмгэг гэдэг маань ерөнхийдөө хоолтой холбоотой үүсдэг. Тийм. Яагаад бүр яг хоол боловсруулах эрхтний эмгэг гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ маань буруу хооллолт, за амьдралын буруу хэвшил энтэй бол маш нэгт холбоотойгоор энэ хүчлүүд үүсэж байна гэж үзэж байгаа. За нөгөөдөж болохоор ийм их хөвчлөл, ийм их одоо нөлөөлөл байна гэдэг бол төдий чинээгээр одоо бид хэд сэргийлэх арга хэмжээг маш сайн авах хэрэгтэй гэсэн үг. Тэр нь хавдар болохоос нь өмнө эмчлэх, хавдар болохоос нь сэргийлж баг дээр нь онцлох гэдэг энэ зарчим руу илүү сайн төвлөрөх хэрэгтэй юм аа. Яагаад гэвэл бид нар хорт хавдрын нас баралтаар бид нар дэлхийд нийт орж. Энэ бол нийт хавдрынхаа бараг 70-80% бид нар хожоо онцлж байгаа гэсэн. Тэгэхээр маш харамсалтай энэ цаг үед бид нар маш цомхон зохион байгуулалттай, маш оновчтой хувилбараар жишг загвар болгоор яг манайх шиг имлэгэл олон болвол энэ асуудалтай нэлээд сайн зэгтэй байх гэсэн ийм одоо итгэл үнэмшилтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоо онлайн суурилсан эмчилгээ, онлайн суурилсан одоо хүртээмжийг бий болгох ийм чигийг бас үүсгэмээр байгаа. Тэр нь ямар учиртай гэхээр манад орж ирээд одоо шинжилгээ өглөө бүх зүйл нь QR кодтай болно. Тэгэхээр тэр хүн QR код уншлуулахад 21 хоногийн хичээл угсрагддаг. Тэр амьдралын ямар дадал хөвчлөлийн хүчлэлт үүсгэсэн. Тэгвэл тэрийг яаж засах вэ гэдэг энэ орон зай бүтээх нь бас бидний том зорилт байна. Тэгэхээр энэ ажил бол ерөнхийдөө 30-40% байна. Контент хийгээд эхэлсэн байгаа. Хожмоо эргээд магадгүй нэг ингээд даатгалтаа ойж өгөх юм бол энэ ингээд цогц систем болчих болов гэсэн ийм асын хараатай үйл ажиллагаа болж байгаа. Миний шав цэрэн доктор өөрийнхөө төв болон хамтран ажиллагч доктор амар жаргал болон бус докторуудтай хамтраад энэ сайхан эмгэлийг өнөөдөр нээж яваад үнэхээр баяртай байна. Манай мэргэжлийн хамт олон тэр зам Монголын гастроэнтерологийн холбоо болон Монголын гастроэнтерологийн эмчнэр, дурангийн эмчнэр бүх талаараа дэмжин ажиллах болно. Эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлзэн үйл ажиллагааны хамтарсан үйл ажиллагаа чухал юм аа. Ийм учраас үйл ажиллагааг нь дэвжиж оролцсон гэдгээ илэрхийлж байна. Баярлалаа.